Бид нар уг нь бол Эден цэцэрлэгт Адам Ив хоёрыг бүтээхэд яг Бурхны хүүхэд байсан шууд утгаараа тий. Гэтэл Адамын дуулуургүй байдлаас болоод бид нар Бурхны хүүхдээсээ болоод сатаны хүүхдүүд болцсон байж байгаа тийм ээ. Сатаны эзэмшилт очсон. Одоо Бурхан биднийг буцаагаад тий та нар миний эзэмшил авах цаг буцаагаад авахтаа гэж чилж авч байгаа байхгүй өргөж авч байгаа байхгүй. Яг тэгвэл бид нар Бурхан Ааваа танихаач байцсан. Хүн нөгөө төрсөн ааваасаа хол амьдарч байгаад ирэхэд танихгүй хүнтэй уулзж байгаа юм шиг байдагтай л адилхан. Бид нар Бурханыг ерөөсөө танихгүй. Тэгээ бидний тэр төрсөн аавыг таниулахын тулд ариун сүнс ажиллаж байгаа байхгүй юу? Энийг үрчлэлийн сүнс ажиллаа хийж гин гэж хэлээд байгаа тийм. Бурхан аав чинь ийм шүү. Ийм Бурхан бол хайр шүү, тийм ээ? Уурлахтаа удаан шүү. Нэгүүлсэнгүй шүү. Өршөөнгүй шүү. Энэ болгоныг ариун сүнс биднэрт таниулаад явна гэсэн. Аавыгаач бид танихаа байсан бид нарыг тэр ариусгалын замаар удирдах Бурхны хүүхэд ингэж амьдрдаг юм шүү гэдгийг зааж өгөөд явна гэсэн үг шүү.